Яг энэ байдлаар бол 12 оноос хойш 12 жил болсон шиг. Тэгээд ерөнхийдөө энэ баруун хойноос эндээс ингэ амар саттай маш их сатгэлдэг. Бороо авсан ч гэсэн ерөнхийдөө энэ талаас ингэ шүршдэг. Чинь бол энэ хэсэгт бол хавхартай хайлттай учраас устгахтай шүү дээ. Чи томон гэсэн. Энэ мод цаашаа хэрэг үнзэг байгааг бол мэдэхгүй шүү дээ. Энэс цааш ухаад байна. Тийм боломж бол байхгүй. Тийм үнзэг үү? Айл болохоор гүхтэй мэдээж энэ бол шавар учраас тэгэл бас орондоо энэ таны юм бол харлаа эндээс. За өнөөдөр ажлын 2 дахь өдрийн оройхон болж байна. Ерөнхийдөө их бороотой байгаа болохоор жоохон саатах маягтай байна. Гэхдээ яг хаа боломжоо ашиглаад цаг ашиглаад 3 дахь өдөр эхэлсэн. Ингээд ажилд орох гэж байна. 3 өдөр бороо авсан. Энэ бол нэлээд цаг алдсан. Тэгээд хийд нэг юм их байдалтай. За тэр манай гэр байна. Энэртсөө манай өндөр гараад явчих. Энэ хоёр бол өндөр дээр 7 м өндөр дээр байрлаж байгааг нэ хоёр сав. Хоёр цан л. Оо энэ хараа. Ямба. Үндсэн материалын дээрээс ингээд хэдэн янзаар будж утсан ба. 3 давхар будаг байх шиг байна. Гэж харагдчихсан. Тэгээд яг энэ 4 мөчийг бол шинээр хийсэн гэж байгаа. Өмнөх байрлалаас нь буулгахад ингээд эвдэрсэн. Зүүн гар тэгээд хамар зөх. За чих. Чөх. Энэ ерөнхийдөө гэмтэлтээс хөд нэг иймэрхүү. За тэгээд нөө доогуур бол энэ ан цаавуудыг бол бүгдийг гоё янзлсан. Стар бол үндсэн биеинд нэг тийм айхтар үүссэн гэмтэл гэдэг юм байхгүй. За нэг доогуураа нэг иймэрхүү. Энэ шинээр хөгцсөн хөлний хэсэг харагдсан. Тэнд энд ингээ бас жаахан гэмтсэн байна. Чи өндрөө сайхан байцсан юм. Савлж шít. Салхинд. Ганхаад байна те. Тийм үү. Эхэлсэн үү. За энэ өнөөдөр 4 дахь өдөр. 4 дахь өдрийн үдээс хойш. Ажлын 4 дахь өдөр гэж үү? Тий, ажлын 4 дахь өдөр. Өнөөдөр хагасан юм уу? Өнөөдөр хагас өдөр. Тий. За өнөөдөр ерөнхийдөө бол өхөөс трээр уусах гэсэн төлөвлөгөөтэй эхэлсэн. Тэр тэгээд сая хэсэг амарч байгаад гарч ирж байна. Хоолнд орчоод. Юу вэ? Тэгээ эн чинь өнөөдөр уг нь юу яах хэвээр байсан. Уржигдэр гөрөнт маань иммунстэйгээ ирчих байсан. Бас хүмүүс. Тэгээд жоохон бүтлгүй юм болоод юу дээж өгч явуулсан юм маань дээж алга болгосон гэд өчтөр холбоо ирсэн. Тэгээ өнөөдөр дээж өгч явуулсан. Дахиж юу? Хаанаас навч явуулсан? Хаанаас нөхсөн? Нөгөө нэг дотроос нь гарч ирсэн модны учрыг олсон шүү дээ. Тэрийг ингийн гэж бодлоо шүү дээ. Хоёул хот орж байгаад энэ баримлыг нэг томор биш гэхдээ ингээд эхнээс нь ингээ яг энийг хийсэн тэр маягаар нь хийгээд эхлээд модон хөхөлтэйгээд модон хөхөлтэйгээ уцаар ороод тэгээ тэрийг шавардаад олсол бах л та. Олсоор тэгээд яадаг юм шүү дээ. Яаж хийхтэй зарчим ингэж юу гоё видео олгож хийж яг хадгалах уу. Тэгээд бүтээрийн ард байгаа энэ хөшөө бол
1945 оны 10 сарын хэдэнт ч юм дээ. 10 сард Сүхбаатарын талбай дээр хамгийн анх тавигдсан Монголын монументал уран баримлын одоо анхны бүтээлүүдийн нэг яг одоо их хувилбараараа энд байж байна. Дундгов аймгийн Дэлгэр цогцомын Чойрын хийд гэж байна. Хийдийн Дэлгэрийн чойр. Дэлгэрийн чойр гэж товчоор хэлдэг юм байна. Энэ хийдийн гол дугны өмнө бол ингээ байрлуулсан байт юм байна. Тэгээд энэ хөшөө энд ирэхээс өмнө нэг моторчлохын хашаанд хогин дунд хөвчсөн болж таарч. Далд түүхэн гоё зөө. Шомблоо нөгөө нэг хэлмэгдээд шорон төрөгчсөн шүү дээ. Тэгж яхта нэг юм арслан ийм жижигхэн арслан хийгээд сийлээд модоор тэгснэ ийм онс хийгээд дөрвөн мөчөнд хөдлөгцөн гэдэг байна. Тэгсэн чинь нэг нөхөр яг матахгүй юу? Энэ нэг юм лам байсан лам хүн ингээд жижигхэн модон юу ид шидээр амьлуулчлаа гэдэг. Яг хов өргөцсөн чинь нөгөөх нь шоронгийн дарга нь ухаантай хүн байсан байж дараа шүү дээ. Ингээд энэ нэг тийм юмны өчрөг болсон уран хүн байгаа маань гэж маршалч явуулсанд хэлсэн баг. Тэнгөт ч болсон гоо очоод занаа нөхрийг чинь шоронгоос гаргаад энэ нөгөө тэр үед нөгөө суртлах хуулгын асар том юм одоо юу гэдгийг давлгаа явах хэрэгтэй болсон байсан баг. Тэнгөт за тэгвэл хөшөө бариулъя тэ хотод. Тэгж бодоод уран хүн хайж исэн үед нь яг тэр үйл явдал болж таарад нөхрийг Содномын Чоймбол гэдэг хүн байсныг Содномын Чоймбол болгож овгийн өөрчлөл нөгөө Содномын Чоймбол гэдэг хүнийг үндсэндээ цаазаар аваад шинээр тэр Содномын Чоймбол гэдэг хүнийг шоронгоос сулж гаргаж ирэнгүүтээ Дмитрий Меркуров гэдэг уран баримлчин урлан руу 6 сар явуулсан гэж. 6 сар Меркуровын урланд ажиллаж байхдаа нөхөр суралцж л байгаа гэсэн үг шүү дээ. Яг энэ дэлхийн сонгогдгоод бас классик уран баримлал суралцж байгаад Монголд эргэж ирэхдээ 6 гэдэг лөө 6 янзын скетчтэй ирсэн гэдэг. Сүхбаатар жанчны шүү маршалч явуулсан хөшөөний 6 юм скетчтэй ирээд тэгээд энэ хөшөө бол үндсэндээ баг анхны скизээрээ баригдсан. Маршалын хөшөө болохоор юугаараа өөрчлөгдсөн. Үндсэн баримлан ч өөрчлөгдсөн, суурин ч өөрчлөгдсөн. Тэгээд тэр бол ерөнхийдөө Орсын тушаалаар тэгж өөрчилж барьсан хоёр шүү. Мөсийн нөгөө нэг нэгдүгээр байрны барилгын нээлтийн үеэр анх энэ хоёр шөнийн нээлтийг ус цуг хэллээ шүү дээ. Тэгээд мөсийн одоо нэгдүгээр байрны барилга чинь их сургууль зориулагдаагүй гэдэг. Театр гэдэг. Театрын зориулалттай барилгын уран барилгын зураг байсан. Энэ манайхан сургуультай болно гэдэг гэж хийсэн гэдэг. Урлаг судлаачдын яриа бас байдал. 2010 онд засвар хийгдээд яг энэ шавар хөшөөнд бүр мөсөн авагдаад хөрөл хөшөөгөөр цутаа тавьсан. Хөрөл хөшөөг нь бол одоо энэ уран баримлч очруулах багийнхантайгаа ажиллаад энэ хөшөөнөөс л хэв авч ингэж үтсэн баримлаа гаргаж аваад тэгээд бас цэнцлээд хөдлөөр цутгаад 2010 онд монголчууд чинь Сүхбаатарын талбай дээр жанчны хөрөл хөшөөтэй боллоо шүү дээ. 12 онд зассан гэсэн дээ. 12 жилийн дараа бит хоёр ирж дахис эргэж байгаа нь энэ байна. Тэгээд тойроод харах юм бол энэ юунуудыг харуул. Арслангуудыг харуул тэ. Энэ царайлаг блий. Одоо эднэр нөгөө релефүүд байдаг шүү дээ. Хөшөөнийхөө 3 тал хоёр талтай релефтэй урдаа бичгтэй. Энд ийм зориуд ийм том чулуу яа хийсэн шиг байгаа. Эндээ бол бас бичигний фай зорхоор талбайтай. Энд л бас ийм том чулуун нэлээд төхөөлж суурийг хийсэн. Энд үндсэндээ нэг 7 м орчим болчихж байгаа нэ. Нийт өндөр нь. Тэгээд чинь нэг ийм материалаар нөхөж шинээр хийсэн байгаа. Энэ одоо ямар нэгэн төрлийн чаварлаа. Энийг бол нэрийг оноож
материалыг хэлж мэдэхгүй байгаа маа. Ийм Бороо гүн сайхан байна шүү. Ажил жоохон тийм юм да тий. Энэ ажиллаж байгаа юу? Нэг ажиллаж байгаа мó. Аа. Энэс гоё харагдаж шүү тий. Силуэт нь. Монументал уран баримл гэдэг чинь ерөөсөө байгаа ямыг одоо байгаагаас нь илүү сүрлэг харагдуулах онол гэж байгаа шүү дээ. Энэ одоо говьд одоо 8 сард бороо ороод им 10 хэмээ дулаантай бас сонирхол юм те. Даарж штт. Ер нь бол энэ хөшөөг уралсан Чомбил гэдэг багш маань нөгөө нэг хэдэн онд үлээ? Меркурий гэдэг үний уралд 6 сар суусан байдیں۔ Тэгээд тэднийх нь л нэг юм шүү те эн чинь. Ер нь бол наа чи эвгүй юм байна. Буудаж байгаа юм шиг. Аа. за үндсэн хөшөөний ажил ерөнхийдөө дуусчаад одоо арслангууд руугаа ороод байна. За энэ мэт ийм бол арслангуудад их байгаа. Энэ завжинд нь дэгээтэй нөгөө юу гэдэг штэ. Гинжнүүдийн холбогдсон. Тэгээд бид нар энэ завжин бол нэлээд өвдөрч ясан байгаад баг шиг байна. Цөөрнөөсөө салсан баг шиг. Тэгээд бороо усанд ерөнхийдөө норол нэг юм. За жоохон зөрөгтэйхэн зөхөд үзүүл. За чарах. Эс ингэж өвдөрч. Нэг бол бүгдийг гоё шинээр энэслэхгүй бол их нас богинотой юм болчих магадгүй. Тэгээд тэгээ эндээс нь үндсэн материал гарч ирж байна. Эднэр бол чихгүй. Энэ төмөр нь гарч ирж байгааз. Энэ завжин бас адилхан. Нөл зохион материал өгнө гэсэн үг. Өвчрөх гараар жоохон дөргөг бол гараас алдчих. Өвч одоо ер нь ингэ өнгөрч байгаа юм шүү. Хөшөө өвчлөлтэй. Энэ ард тоосонгүй л байна. Энэ ард тоосонгүй л байна.